Бүлгийн хурлаар сая чуулганы хуралдааны эрс бүрдэхгүй байгаа, чуулган хуралдаж чадахгүй байгаа асуудлаар мэдээлэл солилцлоо. Улсын их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Улсын их хурлын гишүүд бас төр түмнийхээ төлөөс цаг наргүй ажиллах гэж сонгогдсон улсууд шүү дээ. Ард түмэн бас ажиллаа хийхгүй байгаа харамсалтай байна. Тийм болохоор их хурлдах Монгол Ардын намын бүлгийн гишүүдийг чуулганыхаа хуралдаанд одоо идэвхтэй оролцоо гэдэг талаар бас хэлсэн. За мөн одоо бас үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулж удирдсан үйл хуралдах шаардлагатай бол хуралдаж бас тодорхой чиглэл гаргахаар болсон. Их хурлын дарга эрцээ бүрдэхгүй ийм байдалтай байвал би чуулганыг удирдахгүй даргын ажлыг үнэж ирсэн юм. За гишүүдийг хариуцлагатай бай тий. Яах гэж намайг өнгөрсөн намын их хурлаа намын дарга болоо тий. Их хурлын дарга болох бүгдээ дэмжичгээд өнөөдөр яагаад ингэж зарим нөхөд маань бас ингэж чуулганд суухгүй байгаа юм бэ. Энд чи одоо намын дарга хөлийн зөвшөөрөхгүй хүндлэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хүндэлтэй хандаач ээ. Нам шиг байцгаая, их хурлын гишүүд нь их хурлын гишүүд шиг байцгаая. Хариуцлагатай байж ажиллаа хийцгээе л гэсэн. Тэр үднээс шаардлага тавьсан. Ийм нөхцөлтэй байвал удирдах чадахгүй гэдэг зүйл ирсэн. Ажлаа бодлоо. Үгүй тий. Яг нь бас зүгээр мэдээж санал бодлоо солилцож байгаа. Тэр үедээ бас юу гэдгийг туних хатуу хөдөөг хэлэх бас байдаг. Улсууд бол тиймэрхүү байдлаар яг бас ганц нэг гишүүд бол намын дарга ерөнхийсэд байх ёстой. Та их хурлын дарга өгчүүл яасан гэдэг саналууд бас яригдж байсан. Одоогор бол ямар нэгэн тийм шийдвэр гаргаагүй. Энэ нь улсын их хурлын дарга намын дарга байж болохгүй гэсэн хууль байхгүй. Өнөөдөр ямар нэг хууль зөрчсөн улсын их хурлын дарга намын дарга байгаад улс оронд тийм үү улсын их хурлын үйл ажиллагаанд ямар нэгэн цөөр нөлөөлж байгаа зүйл алгаа. Тийм болохоор одоо улсын их хурлын гишүүд нь ажиллал хиймээр байна. Хуралдаа суумаар байна. Олон хүлээгдэж байгаа одоо чухал хуулиуд их хурлд хүлээгдэж байна. Энэ олон одоо чухал хуулиудаа баталмаар байна. Газрын тосны одоо нефть бүтээгдэхүүн маш их өсөж байна. Яг үүнтэй холбоотой онгоцны түвшний одоо Оросын албаноос хилэлцээрүүд хийх ёстой. Гэх мэтээс авах бол олон чухал асуудал байгаа. Бүлгийн гишүүд бас талаар ер нь ярилцж байгаа. Ярилцаагүй тийм яг. Бүлгийн гишүүд ер нь хизээ төлөх. Одоогор чуулган цагтаа оролдох байлгүй те. Удирдах зүйл хизээ оролцох. Удирдах зүйл яг зарлагдаагүй байна. Одоо бас ярьж байгаа. зарим гишүүд их хурлын дарга ерөнхий сайд болоо намын дарга зарим гишүүдийн байршууд ярьж байна гэдэг. Тийм. Тэн дээр яг одоо юу гэдэг ардсан намын одоо сөрөг хүчин бол улс төрийн хийж байгаа. Сөрөг хүчнийг ойлгож байна. Хийх ёстой улс төрийн хийж байна. Түүнд нь одоо бас тийм ирэх барьж байгаа намын гишүүд бас тийм автаад сөрөг хүчний улс төрийг бас дагалдаад байх нь жоохон зохимжгүй.